За дахиад жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд ингээд би эрүүл байгаа юм чинь, би өвдөхгүй байгаа юм чинь хүүхд маань ч гэсэн эрүүл зүг байж байгаа хахтай зүг агаах гэж бодоод байдаг. Гэтэл энэ яг шууд ингэж таамаглаж болох уу? Яг жирэмсэн ээж маань өөрөө яг биеийн зовиор одоо өвчнгүй байна гэдэг нь бол яг сэтгэл зүйн эрүүл мэндийн талаасаа байж болно. Гэхдээ бас бид нар бол одоо яг бичил тэжээлийн дутал талаасаа бол жирэмсэн эмэгтэйчүүд маань бас ажиглагдахгүй, шинж тэмдэг илэрхгүй. За ер нь бол бичил тэжээлийн дутал угаасаа даалт гэж ярьдаг нь тухайн шинж тэмдэг бол илэрхгүйгээр одоо явагдчихэдэг учраас бид нар даалт гэж хэлээд байгаа. Тийм учраас яг ээж ихэн одоо тэр бичил тэжээлийн дутлын тэр ихэн үед одоо шинж тэмдэг илэрхгүй байгаад цаашдаа тэрийг даамжруулснараа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно. Тэгэхээр хүүхэд одоо эрүүл төрнө гэсэн одоо эрүүл мэндэд нь ямар ч асуудалгүй үр дагаваргүй гэж хэлж болохгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл жирэмсэн ээж маань бичил тэжээлийн дуталгүй байх хэвээр тэр шинж тэмдэг илэрхгүй байсан ч гэсэн хяналтынхаа үзлэг шинжилгээнд орох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо үүдээ ээж өвдөхгүй завиргүй байгаад байгаас ч гэсэн ээж магадгүй бичил шийдмэжэл авч чадахгүй байгаад байвал хүүхэд эрүүл өсөж бойчих хад бол сөргөөр нөлөөлж болно. Сөргөөр нөлөөлж болно. Одоо тэр ер нь бол төмөр тутлын цус багталт. За ээж маань төмөр тутлын цус багталттай бол хүүхэд төмрийн одоо нөөцгүй төрөгт эхний 6 сар бол одоо хүүхэд ихэн зүгээр дагнан хоолж байгаа үед бол мөн ялгаагүй одоо тэр хүүхэд маань бас төмрийн нөөцгүй төмөр туталтай байх. За түүнээс бол бас одоо суур өвчлөлт нэрвэгдэх эрсдлийг дагуулна. За йодын одоо агуулмж одоо йодын жирэмсэн эмэгтэйчүүдийн йодын дутал нь хүүхдийн одоо төрөлхийн йодын дуталтай хүүхэд төрөх эрсдлийг нэмэгдүүлнэ. Төрөлхийн йодын дутагдал гэдэг маань хүүхэд одоо танин мэдгүй за биеийн хувьд ч гэсэн өсөлт тоцрогдолд орно. За цаашлаад бүр төрөлхийн йодын дутал нь бол одоо харахад хүүхдийг шууд ингээд таних үе хэмжээнд одоо тийм өөрчлөлтийг царай төрхөнд ч гэсэн одоо бас илэрч гарч ирдэг. За яста анхаармаар юм өвдөхгүй байгаа л болоо гэж бодоод байдаг нь бол өөрөө буруу юм байна. Заавал анхаарчлах хэрэгтэй зүйл байна. Тийм заавал анхаарч одоо эхний 3 сарда жирэмсний хяналтандаа ороод шинжилгээгүй өгөө тэгээд одоо хяналтын эмчтэйгээ зөвлөлдөх. За өрх дүүргийн эрүүл мэнд одоо сумын эрүүл мэндийн төв дээр очиж хяналтын эмчээсээ одоо үн төлбөргүй олгож байгаа жирэмсний одоо олон найрлах бичил тэжээлийн бэлтгэлийг хэрвээ боломжтой бол очиж авах те энэ зүйлүүдийг бол жирэмсэн ээжүүд маань зайлшгүй одоо анхаарах хэрэгтэй.